Романс манхва ертөнцид бүр улаан түүхч биш, харин ямар сайн чанаргүй хогшиг амьтад болсон хэдэн эрэгтэй голдрууд байдаг. Тэднийг бид хар тугнууд буюу Black Flags гэж нэрлэдэг. Тэгвэл тэдний том төлөөлөгч болсон хар үстэй, хар сэтгэлтэй Матиас гэх дүртэй танилцахтаа бэлэн үү? Солчээ зохиолчийн бичсэн энэхүү бүтээл эхлээд веб ноолуулж уншигчдын зүрхийг шимшрүүлээд 2023 онд чадварлаг зураач Ванжигийн гараар манхва болон амьлсан юм. Уйл эсвэл бүр сөгд. Нэрнээс нь харуул хатуу ширүүн үйл явдлууд бидний хүлээж байгаа нь тодорхой байгааз. За тэгэхээр би эхний 5 бүлгийн агуулгыг ярьж өгье. Цаашид 5 эсвэл 10 бүлгээр үргэлжлүүлэн хүргэх учраас subscribe хийгээд лайк тархааж бүх мартаарай. Өөрөө уншмаар байгаа бол эсвэл өөр олон сонирхолтой манхва уншихыг хүсвэл www.dosmanga.cg мэнээр зочлоорой. Сайт дээрээ цаашдаа олон өөр төрөл жанрын манхванууд гарах болно шүү. За харин одоо үйл явдал руугаа орцгоё. Бидний гол дүр бол Лейла Ливилийн түүний ээж өөр хүнтэй суухаар гэр бүлээ орхиж аав нь нас барснаар бяцхан Лейла өнчирч үлддэг. Хамаатныхаа гэрт хоног төөрүүлж явахдаа хүүхдүүдэд дээрлэхүүлж архиж байхдаа зодуулж бүр эцэстээ гэрээс нь хөөгдөнө. Тэрхий тэдэн хамаатнаараа очиж гуйсан ч хинэж түүнийг хүлээж авахгүй. Ихтэй хүртэл хаягцаа охин гэсэн шошготой тэрээр хаач очих орон зайгүй үлдэнэ. Гэтэл харин аз дайрч нэг ахын түүнд нэгэн эрэгтэй нэр хаягийг өгч энэ хүн дээр очиж би захиа илгээчихнэ гэдэг. Ингээд Лейла төрсөн нутаг Ловитагаа орхиж аавынх нь ус болох Берг рүү юу юугүй ганцаараа хөдөлнө. Бергд очоод шууд нь чир төөрч бодилсан Лейлаг Бил Ремер гэдэг хүн дээр хүргэж өгнө. Бил бол Хэрхард гүнтний харшид цэцэрлэгч хийдэг нэлээд биерхүү аймаар ах. Гэтэл Бил Лейлаг огт таньдаггүй. Харин тэр захиаг нь өнөөх шууд нь чир авчирч таарч. Захианд энэ охиныг өсгөх хүн алга хамаатнууд дундаасаа арай боломжтойгоор та өсөг. Үгүй бол асамжинд өгчих гэсэн байв. Бил ихэндээ их ууралсан ч охины гудамд хайсан хамаатнууд нь түүнээс ч дор амтан гэдгийг ойлгоод Лейлаг ямартай ч гэртээ дагуулсан очно. Лейла өлсөж байсан ч Билд дараа болохгүй гээд хоолноос өртөө хідэн халбаг лидэж Бил ах түүнийг нь их л өрөвтөнө. Бил охиныг яг талаараа бодсоор байгаад бүтэн хавар өнгөрдөг. Харшийн ажилчид эхлээд тэр том ир хүүхэд өсгөж байна гэж үү гэж хоолнд цуурхал гаргасан ч Лейлагийн энгийн бөгөөд дулаахан зан тэдний сэтгэлийг эзэмдэнэ. Ажилчид охиныг цэцэг шиг нандинан хайрлаж эхэлдэг. Лейла ой мод шуунд их дуртай болж байгаль донд амар тайвнаар өдрүүдийг өнгөрүүлнэ. Нэг өдөр Бил Лейлаг Билд хамт явъя гэхэд охин асрамжинд өгнө гэж байна. Харин үнэндээ Хэрхард гүнтэн удахгүй ирэх учраас ухтан авахд өмсөх даасан завхаар гарч байгаа юм. Лейла гүнтний тухай сонирхсноор тэр 18 настай сургууль сурдаг залуу гэдгийг мэднэ. Гүнтэн ирэхэд байдаг бүхэл хүн гүнтний өгтөн. Лейла түүнтэй уулзахаар догдолсон ч даанч боломж олцсонгүй. Бил ах ойд уулзах байх гэж тайвшруулна. Гүнтэн шувуу агнах дуртай гинэ. Лейла шуун тайртай болохоор энэ мэдээ түүнд хатгуур мэт санагдав. Лейла өндөгнүүд хаарч бяцхан ангааханууд мэнгэлснийг харж байхдаа ээжийнхэн дурсамжинд автна. Ээж нь түүнийг орхиод явахдаа оройтож ирэх шүү гэж хэлээд чихэр хатгуулад явсан юм. Гунигтай бодолд автсан Лейла модноос буух гэтэл хин нэгэн харагдаж хөл алдахт тэр ир шууд буу шагана. Тэд ингэж анх удаа нүүр тулав. Гүнтэн хэн болохыг нь асуухад Лейла би Лейла гэж орилон цогтож Бил ах дээр очиод тэр хүн гүнтэн Матиас байсныг мэднэ. Яг тэр үед ойд бууны дуу хангинаж гүнтэн ан хийж хэлснийг сануулав. Матиас Вон Хэрхард хаан угсааны титмээс бусад бүхнийг эзэмшсэн бүгдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн төгс залуу. Гэвч Лейлагийн нүдээр тэр бол шувуу нэтлэгч. Гүнтэн ойд ирэх бүрд тоошгүй олон шууд ам үрэгдэж ээж шувуу буудууснаар ангааханууд үсэж үхцгэн. Лейлаг түүнийг дотроо үзэсгэлэн шувуу нятлагч хэмээн нэрлэнэ. Нэг өглөө Лейла модны сүүдэрт амрахт нь цайвар шаргал үстэй хөөхөн хүү ирхэн Тэр бол Хэрхард гэр бүлийн эмчийн хүн Кайл Эйтман. Тэд хоёр бие биенээ жижигхэн гэж шоглож тоор хувааж идээд найзууд болно. Кайл ээжтэй шинэ найзтай болсноо дуулахад ээж нь Лейла руу хачаарсаар алгуулав. Сэвтээ. Лейла Бил ахтайгаа харж явахдаа гүнтэн болон түүний хоёр найзтай таарна. Бил Лейлаг энэ харшид өсгөх зөвшөөрлөхөөс ч гүнтэн ч зөвшөөрөв. Харин найзууд нь Лейлаг ойд байдаг жижигхэн охин гэж жаахан шоглоно. За харин энд хамаг зүйлсээс залхах янзтай суух энэ охин маханы маань бас нэгэн чухал дөрүүдийн нэг Клаудин. Клаудийн дээдсийн цайны үйлчлэгт уйжж суухдаа Лейлаг харж нохойтой тоглосноос тэр охинтой тоглоё гэд түүнийг дуудуулна. Бил дургуутсан ч хатагтай үгийг өсгөрч чадах биш. Клаудийн Лейлаг эд зүйл мэт харцаж таалагдж байна. Билд гэхэд нь үйлчлэгчт нь Лейлаг гоё хувцаслаж үсгийг нь самнаж Клаудины өрөөнд оруулна. Ийхүү ихний 5 бүлэг маань өндөрлж байна. Дараагийн хэсэгт Лейлаг Клаудины гарт ямар хувь зай хүлээж байгаа вэ? Матиас түүнийг анзаарах болов? Кайл Лейла хоёрын нөхөрлөл үргэлжлэх үү? Анх удаа ийм товчлог бичлэг бэлтгэн хүргэлээ. Цаашдаа жижиг сажиг алдаагаа засаад улам сайжраад явах учраас таалагдсан цаашин сонсомоор байгаа бол subscribe хийж лайк дараад дараагийн дугааруудаа бүх алдаарай. Өөр манхва яриулахыг хүсвэл тэтгэлэг хэсэгт бичиж үлдээж болно шүү.
Өөрсдөө орж уншихыг хүсвэл мөн өөр олон сонирхолтой махбодуудыг монгол хэлээрээ чанартай уншихыг хүсвэл www.DOS Manga-ийн менежер зочлоорой. Дараагийн ангиар уулзтлаа. Түр баяртай. Уйлах уу? Эсвэл бүр сүгдэх үү?